Та бүхэндээ багшийн системээс улсын болон анги дэвших шалгалтыг хэрхэн бүртгэх вэ талаар видео зааварчилгаа хичээлийг хөрвүүлж байна. За юунд туруунд анги удирдсан багшаас шалгалтын дүн шивэгдэн анги удирдсан багш маань өөрийнхөө их нүүдлийн систем рүү ороод төгсөлт дэвшилт хэсгийн шалгалтын дүн гэдэг зэс рүү орно. За эндээс яг SSS ямар шалгалтыг танай ангийнхан өгөх боломжтой вэ гэдэг хичээлийг татна. Яг энэ татдаг хэсэг маань менежер дээр болон багшдын их нүүдлийн програм дээр хоёулын дээр нь байдаг учраас хэрвээ менежер татсан байх юм бол танд хичээлүүд маань гараад ирнэ. Менежер татаагүй байх юм бол мэдээлэл олдсонгүй гэдэг хоосон хэсэг гарч ирнэ. За татаагүй байх юм бол та SSS шалгалт татах гээд SSS дээр өгж болох шалгалтуудынхаа хичээлийн сэдвүүдийг татаад авнаа. Сонгосон хичээлүүдийнхаа хүүхдүүдийн бүртлийг эхлээд хийн. За үүний тулд бол математик бол энэ ногоон айкон дээр дарахаар шалгуулагч нэмэх гэж байгаа. Шалгуулагч нэмэх дээр дараад математик хичээлийг ангиараа өгөх ёстой учраас овгийн уртлын чекийг дарахад бүгд чеклэгдэн бүртгэх гээд шалгалт өгөх боломжтой бүх хүүхдүүдэд бүртгээд авлаа. За нэгдэн заавалгыг мөн ангиараа өгнө. Бүх хүүхдүүдэд бүртгэжээ. За сонгоны хичээлийн хувьд болохоор нэг хичээлээр нэг хүүхэд өгнө гэж байгаа учраас эхэлж сонгосон хүүхдүүд маань бол автоматар дараагийн сонгоны хичээл дээр нэр нь гарч ирдэггүй байгаа. За би жишээлх юм бол энэ дээр эхний 10 хүүхдийг англи хэлний хичээлээр сонгоо өгнө гэд сонгоод чиглэлжээ. За дараагийн 10 хүүхдийг ингээд биологи хичээлээр сонгоё гэхээр өмнөх хүүхдүүдийн маань нэр бол харагдахгүй байгаа. Магадгүй та буруу хүүхд чиглэлсэн эндээс буруу сонгоныг өгнө гэж чиглэлчихсэн байна гэх юм бол хүүхэд хасах гэдэг улаан өнгөтэй айкон байгаа. Шалгуулагч хасах гэж. За энэ дээрээ дараад саяны сонгосон 10 хүүхдээсээ яг аль хүүхдүүдийг хасах вэ гэдгээр нь оруулаад хасаад өгч боломжтой. Бүртгэж дуусгасны дараагаар улсын шалгалтынхаа эрсийг бүртгэн. За эрс бүртгэх дээр орохоор ирсэн өвчтөй чөлөөтэй гэсэн бол төлөвлөлт харагдаад явна. Мэдээж хэрэг ирсэн хүүхдүүдийн дүн орох учраас эрсээ маш сайн бүртгэх хэрэгтэй шүү. Эрсээ бүртгэснийхээ дараа үнэлгээгээ оруулна. За үнэлгээ гэдэг хэсэг дээр дарлаа. Хүүхдүүдийн үнэлгээ оруулах талбар гарч ирнэ. Ангийн багш улсын шалгалтын үнэлгээгээ энэ талбар дээр шивнэ. Сурагчдынхаа үнэлгээг бүгднийг нь оруулж дуусчаад эхлээд заавал SSS хадгалах товчийг дараад дараа нь SSS рүү илгээх товчийг дарна. Ингэснээр дүн маань баталгаажаад SSS рүү илгээгдэж байгаа. За магадгүй та хүүхдүүдийн дүнг тал оруулаад хадгалах шаардлагатай болох юм бол тэгээ дараа нь заснаа гэж үзэх юм бол тэгээд үнэлгээг хадгалаад үлдээчихнэ. За үнэлгээ хадгалсан байгаа тохиолдолд бүртгэсэн төлөв дээр хүүхдүүдийн дүн харагдана. За тэгээд дараа нь ороод бүх үнэлгээнүүдийг оруулж дуусгачаад үнэлгээ хадгалахаа дарахад эхлээд бүртгэсэн төлөв рүү шилжинэ. SSS рүү илгээхэд дарахад төлөв маань илгээсэн төлөвт орж байгаа гэсэн үг. Ингээд SSS рүү илгээчихэд тухайн дүнг засварлах боломжгүй болж байгаа. SSS рүү илгээсэн дүнг менежер SSS систем дээрээ баталгаажуулж ийж дүн маань тооцогдох ёстой байгаа. За тэгэхээр SSS дээр баталгаажсан уу үгүй юу гэдгийг шалгадаг төлөв маань SSS төлөв шалгах гэдэг цэнхэр өнгөтэй товч байгаа. За энэ дээрээ дарахад хэрвээ илгээсэн дээрээ байгаа дэвэл менежер бол систем дээрээ батлаагүй юм гэсэн үг. Батлагдсан төлөв рүү орж иж дүн тооцогдох болохыг анхаараарай. Тэгэхээр бүх улсын болон дэвших шалгалтын дүнг заавал батлагдсан төлөв рүү оруулах шаардлагатай. Магадгүй анги удирдсан дүнг буруу оруулсан засварлах шаардлагатай гэж үзвэл SSS дээр байгаа төлөвөөс нь шалтгаалаад засварлах боломжтой. Тэгэхээр заавал эхлээд SSS төлөвөө шалгана. За илгээсэн төлөв тухайн хүүхдүүд байгаа дэвэл менежер маань SSS дээрээ батлаагүй байгаа гэсэн учраас шууд үнэлгээ рүүгээ ороод багш өөрөө туслах боломжтой. SSS туслах товчийг дарахад арын төлөв туслагдсан болоод дүн засварлах боломжтой болоод өгнө. За ингээд дүнгийн засаад эхлээд заавал хадгалаад SSS руугаа дахиад илгээчихэд засварлагдана. SSS төлөв шалгахад батлагдсан төлөвт байвал тухайн дүнг засварлах боломжгүй. Тэгэхээр эхлээд заавал менежер SSS систем дээрээ тэр дүнг цуцалж өгөх шаардлагатай. Ингэснээр цуцлагдсан төлөв рүү тухайн хүүхдүүдийн дүн орно. За ингээд цуцлагдсан төлөвт байгаа дүнг яг саяныхтай адилхан үнэлгээнээсээ эхлээд заавал SSS устгах нь дүнгээ засварлаад хадгалаад дахин SSS рүү илгээхэд менежер батлаад дүн маань тооцогдохыг анхаараарай. Ингээд улсын болон дэвших ангийнхаа бүртгэлийг их нүүдэл систем дээрээ шилжүүлсэнэ.